I'm talking syncopated breathing in love every evening, going 3 Тэгээ сайн байна уу? Энэ хөвчлэгтэй давтамжрал. Тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр би хэдэн зүйлийн талаар ярилцах болно. Тэгээ энэ юу вэ гэхээр нэгдүгээр өөрийн бүлээн зөвшөөр. Хоёрдугаар дотор хүнтэй ярилцах. Гуравдугаар мэдрэмж. Дараагийнх нь өөрийгөө тань. Өөрийгөө таньсныхаа дараа өөрийгөө хөгжүүлж эхэлнэ. За дараагийнх нь суралц. Ямар нэгэн зүйлийг суралц. За дараагийнх нь юу хийж чадхаа олж мэд. За дараагийнх нь өөрийгөө их харга. Тийм ээ. За сүүл нь эцэг эхчүүдэд хүүхдээ нэг юм шиг. Тэгээ эдгээр зүйлсийг би ярилцах гэж байна. За. Эхнийх нь үсгэлээ. Өөрийгөө хэн зөвшөөр гэж байна. Өөрийгөө хэн зөвшөөр. Яг өөрийгөө байгаа байдлаар нь чигээр өөрийгөө хүлээн зөвшөөр. Би яг энэ үйл явцыг 3 жилийн өмнө яг өөртөө хүлээж авсан байхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Өөрт нь би бол ингээд юу гэдэг байсан. За би юм чинь тийм юм чинь хэрэггүй байхаа. Нэг юм хийхээр хэрэггүй би уусаал юм чинь гэл. Нэг эсвэл ямар нэгэн хүнтэй ингээд харилцаанд ороод харилцаад эхлэхээр айдаг. За намайг юм чинь ингээд юу гэж бодъё. Харьцаа болчихгүй дээ. Ингээд өөрийгөө мэддүүлэхээс их айдаг байсан. Өөр гэх юм бол за би ямар нэгэн зүйл ингээд хийх сонирхол эсвэл шинэ санаа юм хий гэж бодонгууд нөгөө л өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдлаас болоод за би чадахгүй за яшгаа би үсэн юм чинь гэдэг. Тэгэл энэ төрний гадуур ингээд явангууд хүүхдүүд хүмүүс айгүй хардаг штеп. Үгүй юм жоо яаж яваад байгаа бэ гэл жоох хүүхдүүд гэх юм бол үгүй юм чинь зондоо шиг явт юм биш штеп. Мэдрэл хөтэй юм шүү гэл тэгээд энэ хүмүүсүүд байдлуудаас болоод өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаас болоод ингээд энэ болгонд эмзэглэдэг өөртөө итгэлгүй байдаг байсан. Тэнгүүд ингээд эсвэргээр ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөөд за уусаал ийм чинь одоо би яг юу хийж чадах вэ гэж хэлж байгаа юм чинь яг энэ мэдрэмжийг л авчих юм бол өөрийгөө хүлээн зөвшөөрчвөл юм бол ингээд цаашдаа ингээд чи хийж чадах зүйл чинь ингээд аяндаа гараад ирнэ. Тэрнээс гадна өөр ингээд сэтгэл амарчдаг байхгүй. Сэтгэл хамаагүй тайван. Энэс яаж санаа зовхгүй байхгүй өөрөө амарсан болчихдог. Тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрт ямар сул тал юу очдсон бэ гэнгүүт. Эсвэл ингээд өөрийгөө юу ч хийж чадахгүй юм тийм боддог. Тэгээд байнгын ингээд гонхтой. Байнгын сэтгэл готролтой. Байнгын муухай зүйлс боддог. Ямар ч ирээдүй байхгүй юм шиг боддог. Тэгээд ингээд бодоод байсан бодолт нь уусаа өөр айгүй хүчтэй. Тэнгүүд ингээд муухай зүйлс ингээд л бодоод байгаа юм. Өөрийгөө цаваагаад идэхгүй. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрсний дараа би түрүүнд хэлсэн шүү дээ. Айгүй сэтгэл амар болчихдог. Үнэхээр сэтгэл амар болчихдог. За би чадна. Би уусаа чадна. Гэт ийм итгэлтэй болчихсон. Тэгээд хүмүүсээ өөрийгөө байгаагаа нь хүлээн зөвшөөрөө. Би ийм өвчтэй. Уусаа ийм өвчтэй болсон. Тийм учраас энэ өвчнийг яг анаад болно гэдгийгч эдгэж болно. Тэр хүртэл магадгүй таны чиний төсөөлт төшгүй их хугацаа болж магадгүй л дээ. Гэхдээ олон цаг хугацааг онцгүй хаа юу яах юм бэ? Өнгөрүүлэх юм. Тийм учраас ингээд
Өөрийгөө дагаад нь үлэн төвшөөрөөсэй гэж хүсэж байна. За хоёр дахь сэдв болохоор дотор хүн ингээд одоо л дотор хүн дотоод мэдрэмжээ дотор хүн гэхэд илүү дотоод мэдрэмжээ маш сайн сонс. Тийм маш сайн сонс. Дотор хүн чи яг юу хүсэж байна, юу бодож байна, юу хиймээр байгаа. Тэргээл сайн сонсох хэрэгтэй. Илүү таньж бид өөртөө айгүй их цагийг өнгөрөв. Би жишээлбэл айгүй их цагийг ганцаараа өнгөрүүлэх туфтаа. Бусдын нөлөөнд ингээд байж чаддаггүй, хүмүүстэй байж чадахгүй гэхээс илүүтэйгээр ингээд орчныхаа нөлөөнд айгүй автаад их цагийг юу ч өнгөрөөж чаддаггүй. Үр бүтээлтэй сайн өнгөрөөж үр дүнтэй өнгөрөөж чаддаггүй цаг хугацааг ингээд угаал урсгаар өнгөрчдөг. Тийм учраас би ганцаараа байх илүү дуртай. Энэ надад ингээд дотоод хүн яг юм болж байгаа юм өнгөрч байгаа. Яг дотоод хүн тэгэл маш их цагийг өнгөрөв гэж зөвлөмөр байна. Тийм. Тагийн сэдв мэдрэмж. Тийм. Хөл хүмүүс юм мэдэрдэг. Хүсламжшилтэй хүн гэхээр л юм мэдэрдэг гэсэн үг биш. Бид бүгдээрээ л мэдэрдэг. Ганцаард л мэдэрнэ, баяр баясгалыг мэдэрнэ. Ажиглалыг мэдэрнэ, гүнзгийг мэдэрнэ. Бүх зүйлсийг адилхан мэдэрдэг. Хүмүүс ингээд хүсламжшилтэй хүмүүсийг харахаараа мангаар тэнэг эсвэл юу ч мэдэрдэггүй. За энэ юм чинь юу мэдэрдэг гэж боддог байх. Эсвэл зүгээр зарим хүмүүс яг хүлээншилтэй эдгээр хүмүүс ч биднэртэй адилхан мэдэрдэг юм ойлгодог. Хөл мэдрэмжүүдийг авгаад гэд ойлгодог хүмүүс бас байгаа. Тэгээд хүсламжшилтэй хүмүүс өөртөө нэг илэрхийлж чаддгүй юм байна. Би жишээлбэл айгүй төгшөө юм боддог. Нэг их юм ярьдаггүй. Нэг ч их юм юу яагаад байдаггүй. Яриад илэрхийлээ байдаггүй. Саяхнаас л нэг 2-3 жилийн өмнөөс ингээд ярьж иглээд нэг юм шиг иглээд өөрөө ганцаараа ийшээ тийшээ явж үцээд тэгээд яг одоогийн төвшөнд ирсэн. Яг үнтэй адилхан. Тэгээ ерөөсөө хүмүүс маань өөрөөсөө илэрхийлэх хэрэгтэй мэдрэмж надад ч бас ийм мэдрэмж байд юм аа гэдгээр энэ төрнийхөө хүмүүс өөртөө харилцдаг хүмүүс илэрхийлэх хэрэгтэй юм шиг. Тийм учраас хүмүүсээ гэртээ байдаг надад гэртээ байдаг хүмүүсээ та нар мэдрэмжээ маш тодорхой оновчтой зүгээр мэдрэмжээ илэрхийл. Тэгж ерөн таны хүмүүсийн чамайг ойлгоно, таныг ойлгоно. Харин ерөн таны хүмүүст хэлэхэд яг ингээд тулж яг хүн маань яг яах яг хүн мэдрээд байгаа. Яг ямар хэлхийс болоод эндээс юу авч юу гэдгийг нь сайн ойлгуулж ярилц. Онгол яг ингэж ярилцдаг онголгодог хамт байдаг хүмүүс байдаг л та. Өдөр хүртэл яг одоогийн цаг хугацаанд ирэх хүртэл надад нэг ч ингэж дотор сэтгэлээсээ ярилцаж зөвлөж анх хаяны доо юм байдаг шүү. Анх хаяны доо юм байдаг шүү. Миний охин ийм байдаг шүү. Ийм зүйлс байдаг шүү гэж нэг ч хүн хэлж байгаагүй. Тэгээ дараач өөрөө тань. За саяны ярьсан зөвлөсүүдийг өөртөө ингэж биелүүлээд авчих юм бол яа тэрийг шат болох өөрийгөө таньж мэд. Би яг ямар хүн яг юу хийх ёстой. Би яг юу дуртай, юу дургүй юм. Ямар нөхцөл байдал намайг тухгүй болоод ямар нөхцөл байдал намайг айгүй амар тайван ажиглалтай байхад сэтгэл хамаар байлгатай. Би яг юу хийж чадах гэлээ. Одоо яг яах гэлээ. Эдгээр зүйлстэй анхаарлаа хандуул өөрийгөө таньж мэдээ. Тэгээ бас л өөртөө жишээ авахад миний өөрийгөө таньж мэдсэн цаг хугацаа гэх юм бол яг л сүүлийн 2-3 жил. Өмнө нь бол гэртэл байдаг, гэртэл тэгж уудаг, гэрээсээ гадаггүй яг янз бүрийн үйл ажиллагаа байдаг байсан ч дийлэнхтэй гэртэй байдаг. Ингээд
Хүмүүс татлага өвчтэй татлага хүмүүст хэлгээд ерөөсөө л өөрийгөө таньж мэдхэд мэд яг юу дуртай юу дуртай юу хэрэглэх дуртай хаана байвал чамд дуртай байдیں۔ Тэг чи яг ямар зүйл үзэх дуртай ямар кино үзэх дуртай гэдэг зүйлүүдийг яг л өөрөөр суулж өөрийгөө чи л өөрийгөө хамгийн сайн мэдж байх хэрэгтэй. Эсвэл хүмүүс бол чамайг мэдгүй чам шиг сайн чамайг мэдгүй. Тийм учраас яг л өөрийгөө л хамгийн сайнаар хамгийн өөртөө л найзал өөрийгөө л таньж мэд өөрийгөө таньж мэдхийн тулд бүх зүйлийг хийж дээ. Би жишээлбэл дооны тоглолтод явсан, илтгэх хөрлөгт явсан, график дизайн явсан, хүмүүс нэг ингэж явж үзсэн. Тэгээд маш олон зүйлсийг өөрөөр туршиж үз. Тэр дундаас чи яг өөрийгөө олж ав. Өөрийгөө таньж эхлэн гэж хэлмээр ядарч байгаа. Тэгээ өөрийгөө ингэж таньчлаа, мэдчихлээ. Ингэснийхэн дараа өөрийгөө хөгжүүл. Хөл талаас хөгжүүл. Чи ярьж чаддаг бол ярахаа хөгжүүл. Спорт дуртай бол спортоо хөгжүүл. Ямар нэгэн зүйлийг уншиж судлах, хамгийн хийх хүсдэг бол тэр талаа хөгжүүл. Дуулах дуртай бол тэргээ хөгжүүл. Зураг дуртай бол тэргээ хөгжүүл. Санхүүгийн мэдлэг. Өөртөө хэрэгтэй гэх бүх зүйлсийг сурч мэд. Өөрийгөө боловсруул, өөрийгөө хөгжүүл гэж хэлмээр байна. Яг хүмүүс л ингэж бодлоо ингэж хэлдэг. Гэтэ би тэр дундаа үргэлжлэн бишгэлтэй хүмүүстэй таамаг зориулж яг энэ үгийг хэлмээр байна. Яг өөрийгөө мэд, өөрийгөө хөгжүүл, өөрийгөө өвчлөн битгий тоо. Угаасаа өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цаг энэ хөгжүүл угаасаа хамаа байдаггүй. Тэгээд өөрийгөө хөгжүүл. Чи мөн чадна. Би ч гэсэн ингэж шилбэл өөрийгөө хөгжүүлэх хайлтгүй дөрвөн хүмүүс YouTube хийж эхлэе гэж бодсон нэг бичлэг хийсэн. Тэгэхээр алдаг оног ингэж явсаар байгаа. Одоо ингээд за би ерөөсөө угаасаа бичлэг хийх юм байна. Өөрөөр адилхан хүмүүс ингээд өөртөө адилхан хүмүүст зөвхөн тийм юм бичлэг хийх нь зөв юм байна гэж бодсон. Ингээд яг би өөрийгөө ч гэсэн ингээд хөгжүүлж явж байгаа шиг танаас ч гэсэн чи ч гэсэн өөрийгөө хөгжүүлж чадна. Тагийн үлээ юу чадах олж мэд. Чи яг сайн бүх ярьсан зүйлсүүдийг өөртөө хэрэгжүүлчихлээ. Өөрийгөө хүлээн зөвшөөрчлээ. Асуурыг таньж мэдчихлээ. Мэдрэмжээ илэрхийлдэг болчихлоо. Өөрийгөө таньчлаа. За би үгүй юм байна. Тэгээд таньчлаа. Тэгээд таньсныхаа дараа өөрийгөө хөгжүүллээ. Өөрийнхөө сул талын давуу тал болгох юм. Ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлчихлээ. Тэгээд хөгжүүлснээр дараа суралцчихлаа. Тийм үү? Тэгээд одоо энэ дундаас чи яг юу хийж чадах юм? Чи зүгээр ингээ амараа ярьж чаддаг энэ хавлын хөгжүүлэх тийм үү? Ямар нэгэн сэдвээр ихтгэл олон хүмүүсийн өмнө гарч ирж ихтгэл тавь. Тэг хүртлээ өөрийгөө хөгжүүлэхтэй. Чамд ганцаараа байх цаг хугацаа байдаг бол энэ цаг хугацаагаа өөртөө ашигтайгаар эргүүл яг юу хийж чадах олж мэд. Би жишээлбэл биш тэ. Манай саханд телевизэд ажиллаж байсан гэд нэг хүн сургалт явууллаа. За би тийшээ сонирхоод үзсэн тийм суралцсан. Тэндээс би яг юу болж чадсан бэ гэхэд би бичих уус чадвараа тэндээс олж авч ирсэн. За би ингээд бичиж чадах юм байна. Юм зохиож чадах юм байна. Гэдгээд тэр сургалтанд сууснараа олж мэдэж байгаа байхгүй. Энэ бол миний хийж чаддаг байгаа. Миний хийж чадах зүйл. Яг энэ шиг та нар ч гэсэн чи ч гэсэн чадах зүйлээ олж мэд. Өөртөө ажил. Тийм. Тагийнхан ил гарч ир. Бид нар өөрсдөө энэ нэгэндээ гарч ирж байж хүмүүс бидрийг ойлгодог болно. Хүмүүс бидрийг мэддэг болно. Тэгээд мэддэг болсон чинь ямар ч асуудалгүй гадуур гарахад ингэдэг тэгдэг гадуур явхад муу хаардаг, эсвэл гайхаж хардаг, эсвэл өрөвдөж хардаг. Энэ бүх
хүүхд чинь ингээд нийгэмд өөрөө хүчтэйгээр гарч ирж байж энэ бүх нийгэмд бидэнд ирдэг муу нөлөөллүүд аяанда байхгүй болно. Муслим шилдэг хүмүүс өөрсдөө ингээд ил гарч ирж явстай. Тэгжиж нөгөө айгуу гоё эрх тэгш байдаг, айгуу гоё хүлээж авдаг тийм хүмүүс чинь бид нар өөрсдөө л ил гарч ирж байж болох зүйл. Тийм болохоор энэ бичлэгээр дамжуулаад би муслим шилдэг иргэн хүмүүс дүүмэн ах чинь та нар өөрсдөө гарч ирэх хэрэгтэй байна. Яг энэ гэх юм нөгөө Монголын хамгийн анхны хараагүй ютубер гэдэг нэг хүү дааштай. Яг энэ шиг. Эсвэл яг наад шиг ч юм. Яг ингэж гарч ирэхийн тулд маш их зориг, маш их хүч, сэтгэлийн хүч, маш их зориг шаардна. Гэхдээ миний саянаас хойш ярьсан бүх зүйлсийг өөр дээрээ ингээд би болгоцсон цагт ингэж нийгэмд гарч ирэхэд ямар ч айцгүй, ямар ч төгшөөргүй гарч ирж чадна. Тийм болохоор гэртээ байдаг өөрийгөө голж байгаа эсвэл өөрийгөө өвчин шаналж байгаа эсвэл зүгээр за би уусаа юм гэж гэртээ байж идэг хүмүүс та нар яг одоо намайг үзээд байж байгаа юм бол та нар өвчин байгаа. Энэ дотор ч юм байна. Та нар юу бодож байгаа, юу хүсэж байгаа, ямар хүн болмоор байгаа. Ирээдүйд ямар амьдралаар амьдрах хүсэлтэй тэр бүгдийг хийж чадах хүч чинь чиний дотор байна. Тийм болохоор өөрийгөө хамгийн эхлээд өөрийгөө маш сайн хөгжүүл, өөрийгөө бүлээн зөвшөөр. Тэгжиж энэ нийгэмд гарч бидний ингэдэг шүү. Энэ хүмүүс бас байдаг шүү. Бид нар ч гэсэн хүмүүс та нартай адилхан мэддэг шүү. Ойлгодог. Бид нар ч гэсэн та нар шиг ажил хөдөлмөр эхлэж сурч боловсрол хэрэгтэй байдаг шүү. Бидгийг ойлгоо. Тэгжиж бүхэл сайхан болох болно. Тэгээд дараагийн эцэг эхчүүдэд хандаж хэлэх. Яг хүүхд ингээд саажтай ийм жоохон бусдаас өөр байлаа, өөр өвчтэй эсвэл ийм байлаа гэж хүүхдээ битгий гэрсэн байлаа. Ямар ч нөхцөл байдал, ямар ч байдалтай байсан хүүхдээ найзуудтай болов. Яг энэ өөрийн эхлээд хүүхдүүд ч хөөх штеп. Эхлээд ингээд гарах чаддаг, ингээд шоолдог тийм. Тэгээ явандаа цаг хугацаа ингээд хамтдаа цаг хугацааг өнгөрөөд ирэхээр тэдгээр хүүхдүүд чинь таны хүүхдийг дэмжиж чадахгүй юм хийж өгөөд хамтдаа суралцаад, хамтдаа тоглоод, хамтдаа хөгжөөд явдаг юм аа. Тийм учраас хүүхдүүд битгий гэртээ ганцаар ингээд байлаа. Ингээд миний харж байгаагаар бол миний бодож байгаа надад таарж байгаа дайлахын өвчтөг хүүхдүүд дийлэнх юм. Яг ингээд сургуульд явуулдаг багт жирийн хүүхдүүдтэй адилхан ингээд сургууль цэцэрлэгт сурчихсан хүмүүс суралцдаг хүмүүс байгаа, хүүхдүүд байгаа. Гэхдээ дийлэнх нь ингээд гэртээ л байлгаад имчилгээ домжлогоо хийлгээл яг имчилгээ домжлогоо хийлгэх нь зөв. Хүүхдийн эрүүл мэндийг бодоод ингээд цаахан зөвхөн болгочих байсан, эрүүл болгочих байсан. Хүүхдээ л нэг ингэчихсэн ингээд боддог бодлыг мэднэ би. Манай аав ээж өөрч тэгсэн. Ингээд аль болох ингэж хийсэн ингээд хад багаас минь аль сайн хүн байна. Хаана чадaltaй мундаг хүмүүс байна. Тэр болгонд л ингээд авч явдаг, имчилүүлдэг имэйл байсан. Угаасаа өвчтэй ээж аав угаасаа л юм бид. Эцэгч угаасаа л юм бид. Хүүхдүүдээ босгоч байсан. Сайхан юм болгоч байсан. гэдэг ингээд зөвхөн хүсэл нь байдаг байхгүй. Харин тэрний хажууд хүүхдээ нэг юм шүүлж байж таны хүүхдтэй хамт суралцж байгаа, хамт тоглож байгаа, хамт найзалж байгаа хүмүүс хүүхдүүд чинь ингээд юу юм ойлгоно. Тэмцэн та нар өөрсдөө хүүхдүүдээс сууж хүүхдүүдээ ганцхан нүүлэхгүй, ганцхан байлгахгүй, хамт суралцуулж, хамт нэг юм шүүлж байж нөгөө ойлгохгүй байдаг. Нөгөө гадаад байдаг. Хүүхдүүдийн шоолоод байдаг хүмүүс, том хүмүүс ч ялгаагүй, хүүхдүүд ч ялгаагүй. Ингээд өдөр болгон хамт байгаа, өдөр болгон хараад
тасаад болоод ерөөс нөгөө хүмүүс угаасаа хандаа ойлгоод гэлээ шүү дээ. За ийм хүмүүс чинь бид нартай хамт байдаг тийм шүү дээ. За гэж ойлголт нь угаасаа яваанда суугдчих шүү дээ. Тэгээ тийм байна. Ямар ч тач өөртөө эсвэл болроо өгч байдаг шүү дээ. Ихтгэл тавиал одоо яманд ажилтдаг. Тэр их чинь амьдралыг хаалт өөрөө ч гэсэн ярьсан шүү дээ. Намайг хүртэл байдаг биз дээ. Чинь яаж тэр бүтэд аюул хэмээн хандж чинь. Өөрөө ч гэсэн амжилтлаг дээр намайг илэрхийлдэг хэлдэг шүү дээ. Миний ээж надад ингэж хатгаа хандчихсан. Намайг өөр тулгын талбайд гарахад хичдэг байсан. Хүүхдүүд намайг шоолно, дооглоно. Тэр болгоом надад хэцүү байдаг байсан. Тэгсэн ч тэр дундаас би өөрөө олж аваад тэр хүүхдүүд чихэндээ шоолт дооглож аваад ингээл найзлал өөрчлөл ирсэн гэдэг шүү дээ. Яг энэ шиг. Яг наад шиг. Ингэж таны хүүхэд ирээдүйд таны байхгүй болсон цагт өөрийгөө авч явах чадaltaй. Өөрийгөө амьдралыг ингэж аваад явах чадaltaй мэдлэгтэй боломжтой болгоход яг л энэ сайн миний хэлсэн зүйлсүүд хийлгэж чадах юм бол хүүхдэд суулгаж чадах юм бол таныг эзний цагт өнгөрөөд өгсөн хон чинь өөрийгөө инээж гохгүй өөрийгөө аваад явах чадaltaй. Тийм л хүн болж үснэ. Тийм байна. Тэгээд энэ хөвчлөлийг энэ хүртэл үдэж миний ярьсан зүйлсүүдээс маш олон зүйлсийг нийлэх гэдэг санааг ойлгосон байх гэж найдаж байна. Би өөрөө бас ойлгомжтой ярьсан гэж бодож байна. Энэ хөвчлөлийг энэ хүртэл үдсэн баярлалаа. Намайг дэмжиж лайк дараарай. Миний YouTube хуудсыг дагаарай. Сэтгэлдээ бас надад бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. I'm talking syncopated breathing in love.